Дархуул аймгийн хэмжээнд 2023 оны 4-р сарын байдлаар 33 өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт холбогдож ялагдагчаар татагдсан байна. Сүүлийн жилүүдэд тус аймагт үе тэнгийн дээрлэхэлтийн улмаас хүүхдүүд нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулах, мөн хулгайлах гэмт хэрэгт холбогдох нь ихсэх хандлагатай болжээ. За Дархуул аймгийн прокурорын газрын хэмжээнд хэрэг хүртэх мөрдөн байцааг ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 6 прокурор ажиллаж байгаа. За Тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын тушаалаар гэмтэргийн улмаас хүүхэд хохирсон болон гэмтэрэгт холбогдсон хүүхдийн хэрэгт бол хяналт тавихаар нэг прокурорыг дагна ажилуулахар тушаалаар томилж ажиллаж байна. За Тус аймгийн хэмжээнд 2023 оны 5 дугаар сарын байдлаар гэмтэргийн улмаас хүүхэд хохирсон 13 хэрэг, за гэмтэрэгт хүүхэд холбогдсон 28 хэрэг бол гарсан байна. За энэ нь өнгөрсөн оны муу үетэй харьцуулаад үзэхэд бол хүүхэд хохирсон хэрэг 6-аар буюу 50%, за хүүхэд холбогдсон хэрэг 8-аар тус өссөн юм дүн мэдээтэй байгаа. За гисэн хэдий боловч дээрх бага насны хүүхэд хохирдог эсвэл холбогдсон энэ гэмтэргүүд бол нуугдмал дарагдмал байдлаар илэрч байсан, оршиж байсан энэ гэмтэргүүдийн илрүүлэлт бол нэмэгдсэнтэй холбоотой гэсэн энэ дүгнэлттэй байна. Хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг тусгай журмаар явуулах хуулийн зохицуулалттай. Дархуул аймгийн прокурорын газраас гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрхийг хамгаалах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор хүүхэд гэмт хэрэгт холбогдсон хохирсон тохиолдолд мэдүүлэг авах зориулалт бүхий тусгай өрөөг тогтчулсан байна. За өмнө нь хүүхэд хохирсон болон холбогдсон хэрэгт мэдүүлэг авах ажиллагааг Дархуул аймгийн цагдаагийн газар мэдүүлэг авах өрөөнд авдаг байсан. За энэ нь бол буцаад нөгөө хүүхдийн гэмтэрэгт холбогдсон болон хохирсон хүүхдийн сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл үзүүлэх, айдас дарамт бий болох, за үүнээсээ шалтгаалаад тухайн хүүхэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлж чадахгүй байх шүү гэдэг юм уу. Ийм бас сөрөг нөлөөлөлтэй байсан бол 2023 он гарсаар Тус аймгийн гэр бүл хүүхэд салбарт хөгжлийн газар дээр мэдүүлэг авах өрөө шинээр бий болгон ажиллаж, за гэмтэрэгт холбогдсон хүүхэд хохирсон энэ хүүхдээс мэдүүлэг авах ажиллагааг бол тухайн өрөөнд авдаг болсон. За энэ ажиллагаанд мөн хуульцны төлөөлөгчийг оролцуулахаас гадна тухайн сургуулийн нийгмийн ажилтан багш, төрийн захиргааны сэтгэл зүйч нарыг бас оруулж болдгоор ийм давуу талтай. За мөн энэ мэдүүлэг авах ажиллагаанд прокурор өмгөөлөгч заавал бичлэн очих шаардлагагүйгээр захим хэлбэрээр оролцсноор за тэдгээрийн ажлын цаг завыг хэмнэх ийм эерэг үр нөлөөтэй ажил гэж дүгнэж байгаа. Аймгийн прокурорын газраас өсвөр насны хүүхэд холбогдсон гэмт хэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулахад анхаарч 2023 оны 4-р сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулийн 800 гаруй оюутан сурагчдад яриа таниулга хийсэн байна. За жил бүр хүүхэд хохирсон болон холбогдсон гэмтэргийн гаралт нэмэгдэх хандлага бол ажиглагдчихж байгаа. За иймд эцэг их сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, за томчууд бидний зүгээс бол хүүхэдтэй тавих анхаарал, хараа хяналтыг сайжруулах, за тэдгээрттэй байнга нээлттэй ярилцж явах, за тэдгээрийн зан ааш авир өөрчлөгдөж байгаа тохиолдол бүрийг анзаарч ямар асуудлыг яаж шийдвэрлэх талаар бас тэдэнд нээлттэй зөвлөгөө үзүүлж бас энэ гэмтэрэг зөрчил холбогдохоос урьдчилан сэргийлж зөв хүн болох, зөв хүн байх талаар бас сургаж хүмүүжүүлж явах, үйлдэлээрээ үлгэрлж явах ийм шаардлагатай байна.